Сайн байцгаана уу? Про подкастын 171 дахь дугаар эхлэж байна. Энэ удаагийн подкастт Баян Зүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ариун Түр оролцож байна. За, өдрийн мэндийг. За, танд өсний өдрийн мэндийг хүргэе. За, бид хоёрын ярилцах сэдэв гэмтэргийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авч шалгах ажиллагаа. За, түүнд тавих прокурорын хяналтын талаар ярина тийм. Юуны түрүүнд гэмтэргийн шинжтэй гомдол мэдээлэл гэж юу хэлж байгааг тайлбарлаж өгөхгүй юу? За, хүн хуулийн этгээд нь өөр тулгарсан асуудлаар төрийн байгууллага болон шүүхэд хандаж гомдол гаргах эрх нь Монгол Улсын үндсэн хуулиар олгогдсон байдаг. За, тэгээ ямар төрлийн гомдлыг гаргаж байгаагаас шалтгаалаад хаана хүнд гарах нь бол тодорхойлогддог байгаа. За, жишээлбэл одоо иргэд хоорондын эдийн болон эдийн бус баялагтай холбоотой үүссэн асуудлаар бол иргэний хэргийн шүүхэд харин төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаатай бол тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллага эсвэл захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргадаг бол эрүүгийн хэргийн хувьд бол шууд шүүхэд гомдлоо гаргана гэсэн ойлголт байхгүй. Шүүхэд гаргахаас өмнөх одоо хийгдэх ажиллагаа буюу хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын шат гэж байдаг байгаа. Тийм учраас бол одоо цагдаагийн байгууллага юм уу холбогдох байгууллагад одоо гаргаж гомдлоо гаргадаг гэсэн. Тэгэхээр гэмт хэрэг зөрчил хоёрыг тэр болгон хүмүүс ялгаад байдгүй шүү дээ, тэ? Гэмт хэргийн шин чанартай гомдол мэдээлэл гэдэг нь яг юугаа хэлээд байгаа юм бэ? За, иргэд цагдаагийн байгууллагад гомдол мэдээлэл гаргахад тухайн гомдол мэдээллийн зөрчил болон эрүүгийн гэж одоо хоёр ангилж оруулдаг байгаа. Эрүүгийн хуулийн одоо тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй байх юм бол гэмт хэргийн гомдол мэдээлэлээр зөрчлийн тухай заасан зөрчлийн шинжтэй байх юм бол одоо зөрчлийн одоо холбогдох гомдол мэдээлэлээр оруулдаг байгаа. За, тэгээд иргэдээс хэд хэдэн тохиолдолд одоо гомдлыг оруулдаг одоо цагдаагийн байгууллагад өгдөг байгаа. Жишээлбэл одоо тухайн хүн хуулийн этгээд нь өөрөө гомдол мэдээлэл гаргасан тохиолдол буюу одоо энэ нь яг практик дээр хамгийн их одоо гомдол мэдээллийг гаргаж байгаа тохиолдол нэг. Энэ одоо юу гэж цагдаагийн тусгай 102 дугаард ч гэдэг юм уу өөрөө очиод гомдол мэдээлэл гаргана. Эсвэл прокурорын байгууллагад ирээд гомдол мэдээлэл гаргаж байгаа. Энэ нь бол одоо хамгийн их гомдол мэдээлэл гаргаж байгаа төрөл нь байгаа. Дараагийнх нь болохоор мөрдөгч прокурор өөрөө гэмт хэргийн шинжийг илрүүлсэн бол одоо тэр гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг шалгаж шийдвэрлэдэг байгаа. Энэ нь юу гэхээр прокурор тодорхой материал хэрэгт хяналт тавьж байхад тухайн хэрэг дотор нь өөр бусад гэмт хэргийн шинжтэй үйлдэл байх юм бол энийг шалгуулахаар хөргүүлдэг байгаа. Дараагийн нэг тохиолдол нь бол тухайн хүн өөрөө гэмт хэрэг үйлдснээ сайн дураар илчиж ирсэн бол одоо энийг гэмт хэрэгээр хүлээж авч шалгаж шийдвэрлэдэг байгаа. Тэгээд дээрэс нь бас бусад төрлөөр бол одоо гомдол гэмтрийн гомдол мэдээллийг одоо шалгадаг ийм тохиолдлууд байгаа. Жишээлбэл за прокурорууд тодорхой хагасжил улиралч гэдэг юм уу гэмтрээс өчнөс сэргийлэх яриа таниулах хийдэг байгаа. Ингээд бол одоо тодорхой асуумжаар тухайн хүний эрх ашиг зөрчигдсөн гэх юм бол одоо гомдол мэдээлэл гаргадаг. Насанд хүрээгүй хөх бага насны хүүхдүүд 14 наснд хүрээгүй өсвөр насны хүүхдүүд бол одоо жишээ хүүхэд хамгааллын 108 утсан ч гэдэг юм уу эцгийх багш сургууль хүмүүжүүлэгч гэдэг эдгээр хүмүүсээр дамжуулж гомдлоо гаргадаг бас ийм тохиолдлууд байгаа. Заавал тэгвэл цагдаагийн байгууллагууд биш бас өөр арга замаар ч гэсэн гомдол мэдээлэл гаргаж болох юм тий. За, түгээмэл эрдгэн за цагдаагийн байгууллагад гомдол мэдээлэл ирлээ. За, тэр нь гэмт хэргийн шин чанартай байдгийн байж. За, хизээнээс нь прокурорын хяналт тавьж эхэлт юм бэ. Энэ ажиллагааны талаар ярив. Ерөнхийдөө гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад авагдсан үеэс эхлээд прокурор хяналтаа тавьж эхэлдэг гэсэн үг. За, тэр гэмт хэргийг шалгаж шийдвэрлэж байгаа мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа үе шатанд хууль зөрчигдөж байна уу, мөрдөгчийн явуулж байгаа үйл ажиллагаа хуулийн дагуу явагдаж байна уу, тухайн хэргийн оролцогч буюу одоо тэр хохирогч, гэрч гэдэг юм уу энэ хүмүүсийн хуулийн ёсны эрх ашиг нь зөрчигдөж байна уу, үгүй юу гэдэгт бол прокурор байнгын хяналт тавьж ажилтдаг байгаа. Ерөөсөө л тэр процесс үйл ажиллагаанд байнга хяналт тавих одоо үргэлж прокурор хэрэгжүүлдэг л гэсэн. Хэрвээ энэ дээр нь одоо тухайн хүний эрх ашиг зөрчигдсөн байна гэх юм бол тухайн мөрдөгчийн үйл ажиллагааг хүчингү болгож дахиж хуулийн ёсны дагуу ингэж явуулах ёстой. Энийг нь бол прокурор удирдан чиглүүлдэг гэсэн. Олон нийтийн дунд нэг юм ойлголт өгдөө штэ. Гомдол мэдээллийг хуулийн байгууллагад өгчөөд нэг гомдлыг шалгахгүй удаад байна ч гэдэг юм уу. Гэтэл гомдол мэдээллийг шалгах хуулийн хугацаа гэж байгаа тийм ээ. За, энэ хугацааны талаар тайлбарлаж өгөхгүй. Яг таны асууж байгаачлан одоо иргэд бол одоо зөвхөн миний гомдол мэдээлэл аяга удаашраад байна ч гэдэг юм. Эсвэл яагаад ингэж тодорхой хугацаанд гэхдээ яг дийлэнх тохиолдож цөөн тохиолдолд ийм асуудал гарч ирдэг байгаа. Тэгэхээр яг хуулийн дээрээ бол гомдол мэдээллийг шалгах үндсэн хугацаа 5 хоногийн хугацаа байдаг. Ерөөсө бүхэл гомдол мэдээлэл бол 5 хоногийн хугацаанд шалгагдана гэсэн үг. Энэ хугацаанд тухайн гомдол мэдээллийг шалгаж мөрдөгч хийгдвэл зохио ажиллагаа гэж байгаа. За, тухайн гэрч хохирогчоос мэдүүлэг авах, шинжээж томилох, хэргийн уул мөрийг хадгалсан эд зүйлийг одоо хурааж авах, битүүмжлэх гэдэг ийм хуулийн заасан тодорхой үйл ажиллагааг бол хийж гүйцэтгэх шаардлагатай. Харин одоо тухайн гомдол мэдээлэл нь зайлшгүй хугацаа сунгах шаардлагатай байна гэх юм бол одоо мөрдөн шалгах албаны дарга буюу тухайн засгийн дарга нь 14 хоног хүртэл хугацаар ингэ сунгах боломжтой. Энэ дээр нь бол прокурор байнгын хяналт тавина гэсэн үг. Тухайн яагаад хугацаа сунгах зайлшгүй шаардлагатай байсан юм уу гэдэг дээр нь бол прокурор хяналт тавина.
Ингээд нийт хугацаа нь ерөнхийдөө бол гомдол мэдээлэл шалгах хугацаа 19 хоног болж байгаа юм. За. Тэгээ 19 хоногтой шалгаад тухайн мөрдөгч нэг шийдвэр буюу санал гаргана гэсэн үг. За энэ гэмтэрийн шинжтэй гомдол мэдээллийг хэр хүртэлтээр нээ. Цааш дөрвөлжүүлж ингээд шалгая гэж өөрөө тогтоолоо үйлдэж ирээд одоо прокурор түн дээр нь одоо танилцж баталдаг гэсэн үг. Эсвэл хэр хүртэлтээр нээгээс татгалзах буюу тухайн гомдол мэдээлэл нь гэмтэрийн шинжгүй байна. За эргүүл нь тусгай ангид заасан гэмтэрийн шинжгүй байна гэдэг үндсээр татгалзах санал гаргаж болно. Эсвэл тухайн гэм буруутай хүнийг ялагдчихаар татах. Эсвэл бүр цаашлаад харьяалын дагуу шилжүүлэх буюу одоо тухайн бүс нутаг биш өөр дагна нь одоо шалгадаг байгууллагууд гэж байгаа. Одоо жишээ нь одоо кибер гэмт хэрэг байлаа гэхэд эрүүгийн цагдаа албаны кибер гэмт хэрэгтэй ч юм уу даган шалгадаг байгууллагууд гэж байгаа. Тэр лөө одоо харьяалын дагуу шилжүүлэе гэдэг ийм санал гаргаж ирнэ. За прокурор түн дээр нь бол одоо 3-7 хоногийн хугацаанд одоо шийдвэр гаргадаг байгаа. Одоо жишээ нь харьяалын дагуу шилжүүлэх ялгачаа татах гэдэг дээр бол маш богино хугацаанд иргэдэд 72 цагийн дотор шийдвэрээ гаргана гэсэн. Тэгэхээр энэ бүгд бол цаана хуулийн заасан тодорхой хугацаатай байдаг гэсэн. Иргэн таны цагдаагийн байгууллагт ч юм уу тий өөр байгууллагт гаргасан гомдол мэдээлэл чинь ажлын 19 хоногт шийдэгдээд хэрэг үүсэхгүй юу гэдгийг бас энэ хугацаанд шийдвэрлэдэг байх нь шүү дээ тийм ээ. Тэгэхээр энийг бас мэдгүйгээр хүмүүс за нэг гомдол гаргацсан байдаг тийм над руу өрдөөсөө хинч ярьсангүй ямар ч одоо хууль хэллэгийн ажиллаа хийдэг юм байна гэлтэгдэг шүү дээ тий. Одоо энэ тухайн 19 хоногийн дотор шалгадаад гаргачихвал шийдвэр болгоныг тухайн гомдол гаргагч хохирогчд мэдэгддэг байгаа. За тэгээд үнэхээр хэр хүртэлтээр одоо нэгээ шалгах шаардлагатай байна гэдэг нээх юм бол тэр нь эрэг үйл заасан 1.10 дугаар зүйл заасан хууль хугацааны дотор ингэж шалгадаг гэсэн үг. Гэхдээ аль болох үгдийн мөрдөгч прокурор хууль заасан одоо хэргийг түргэн шуурхай шалгах шийдвэрлэх талаас нь бүхий л боломжтой арга хэмжээ авдаг гэсэн үг. Одоо тухайн мөрдөгчийг удирдан чиглүүлэх даалгавар бичгийн хэргийг яавал түргэн шуурхай илрүүлж одоо тэр хохироод байгаа хүний хууль ёсны эрх ашиг нь хамгаалах вэ гэдэг тэр одоо бүх арга хэмжээг авдаг гэсэн. За тэгэхээр нэг гомдол мэдээлэл бүрийн цаана хин нэгний эрх ашиг хохирж байгаа болохоор л гомдол мэдээлэл гаргаж байгаа шүү дээ. За тэгвэл тухайн хохирсан иргэний эрх ашигыг прокурор хэрхэн яаж хамгаалж ажилтдаг юм бэ? За одоо жишээ нь тухайн хэргийн одоо гомдол мэдээлэл гаргасан бол ямар нэгэн байдлаар одоо хууль ёсны эрх ашиг нь хохироод одоо мэдээж цагдаагийн байгууллагт гомдлоо гаргаад шалгуулж байгаа гэсэн үг. Тийм учраас энэ дээр бол одоо прокурор маш мэдрэмжтэй түргэн шуурхай ажиллах шаардлагатай байдаг. Нэгдүгээрт бол одоо хугацааны асуудал байгаа. Яг энэ хууль заасан хугацаанд тухайн одоо мөрдөгч үйл ажиллагаа явуулж чадчихэв үү? Энэ дээр нь яг энэ явуулсан үйл ажиллагаа хууль ёсны дагуу байж чадчихэв үү гэдэг талаас нь бол одоо хяналтаа тавина гэсэн үг. Яг л хууль заасан хугацааны дагуу явна гэсэн. Нөгөө талаар тухайн гэмт хэргийн хохирогч болсон хүнд тухайн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй итгээд бас нөлөөлөх, айлган сүрдүүлэх, за цаашлаад амнаас бусад эрүүл мэндэд занал хийх ийм зүйл гарч ирдэг байгаа. Энэ дээр яадаг вэ гэхээр прокурор тодорхой хэд хэдэн арга хэмжээ авдаг байгаа. За биечсэн хамгаалалт авч болох нь байна. Эсвэл тусгай хамгаалалт одоо жишээ нь хүүхэд тохирсон хэрэг дээр бол хөвчлэн хүүхэд дээрг бол нэг гэр бүлийн орчинд үйлдэгдэг учраас гэр бүлээс нь тусгай одоо хүүхэд хамгааллын тусгай байгууллага байлгаж болж байна. Эсвэл одоо шүүхэд хандаж тухайн тэр толгцооны хохирогчтой уулзуулах хязгаарлалт тогтоож болох нь байна гэх мэт чинь маш олон арга хэмжээг авч ажилладаг байгаа. Энэ дээр л ерөөсөө мэдрэмжтэй маш түргэн шуурхай ажилладаг байгаа. Харин одоо юу гэдэг нь тухайн хүн тухайн хэргийг шалгаж байгаа мөрдөгч ажиллагаа хийхгүй байна. Миний хууль ёсны ач сонирхол зөрчигдөд байна. Яг удаашраад байгаа юм бэ гэвэл тухайн хяналт тавьж байгаа прокурорт нь хандж болдог байгаа. Энэ хэргийг дүргэн шуурхай шалгаж шийдвэрлэеч. Прокурор тэр хүсэлтийг хүлээж аваад одоо зохих арга хэмжээ авна гэсэн. За хоёулаа гэмт хэргийн шин чанартай гомдол мэдээллийн тухай ярьж байгаа. Яг нь тухайн хүн хохирчоод за магадгүй тухайн мөчтөөч биш юмаа гэхэд нэлээд хэдэн жилийн дараа гомдол мэдээлэл гарах гэсэн хүсэлтэй байж болно шүү дээ. Тэрийг заавалгүй цагдаагийн байгууллагад хандахгүйгээр прокурорын байгууллагад гомдол мэдээлэл гаргах боломжтой байдаг уу? Боломжтой. Энэ нөгөө хуулиараа эрүүгийн эрхний нийслэл тухай 15 дугаар зүйл бүлэг зааснаар хүн хэрвээ гэмт хэрэг үйлдэхээр завдаж байгаа, бэлтгэж байгаа, эсвэл гэмт хэрэг үйлдсэн байна гэдэг байдлаар гомдол мэдээлэл гаргах юм бол мөрдөгч прокурор бас энийг зайлшгүй авч шалгаж шийдвэрлэх үүрэг хүлээдэг. Энэ утгаараа бол прокурор тухайн гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээж аваад зохих байгууллагт нь одоо харьяалын дагуу шилжүүлнэ гэсэн. Тэгэхээр зөвхөн цагдаагийн байгууллага ч гэдэг юм зөвхөн гомдол мэдээлэл хүлээж авах гэсэн ойлголт байхгүй. Одоо прокурорын байгууллага дээр ирж байгаа хүмүүсийн гомдол мэдээлэл болгоныг хүлээн авч шийдвэрлэдэг гэсэн. За та бүхэн Баянзүрх дүүргийн прокурорын газраас гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлуудыг нэлээд хийдэг шүү дээ, тийм ээ. Сургуулиуд дээр очиж байгаа харагддаг, төрийн байгууллага, төрийн бас байгууллагууд дээр иргэддээр бас тулж харьцдаг байгаа. Энэ уулзалт ярилцлагын явцад иргэдийн зүгээс ямар нэгэн гэмтэргийн шинжтэй гомдол мэдээллийг хэрэг гаргадаг юм бэ?
Одоо миний хувьд бол одоо хүүхэд хохирсон холбогдсон хэрэгт бол дагна хяналттай прокурор ажиллаж исэн байна. Тэгэхээр нөгөө 10 жилийн хүүхдүүдэд яриа таниулгыг хийдэг. Ингэхдээ бас эмэгтэй хүүхдүүд нь бол эмэгтэй прокурорууд, эрэгтэй хүүхдүүд нь бол эрэгтэй прокурор гэх юм байдлаар одоо хүүсийн жоохон мэдрэмжтэй байдлаар хандаж яриа таниулгыг хийдэг. За ингээд хандгаад бол хүүхдүүд бол одоо маш идэвхтэй оролцдог. Тэгээ нөгөө түрүүний хэлсэн нөгөө нэг асуумж бөгдүүлдэг байгаа. Тодорхой энэ дээр нь бол хувь хүний мэдээллийг нууцсан шаардлагатай гэвэл өөрийнхөө нэр, утасны дугаарыг бичих боломжтой. Ингээ мэдээллийг авч гэмтэргийн одоо бүртгэлээр оруулж шалгаж шийдвэрлэх ийм тохиолдол байна. Тэгэхээр ингээ бас цөөнгөө тохиолдолд бол гомдол мэдээллийг хүлээн авч шийдвэрлүүлсэн ийм зүйл байна. Тэгэхээр иргэд олон нийт бас ийм хууль сурталчлах өдрлөг харах хэмжээнд бичлэн оролцоод тийм ээ. Хуулийн хүмүүсээс ялангуяа прокурор мөрдөгчнөөс өөртөө тулгарсан асуудлаараа мэдээлэл авах боломжтой байх нь шүү дээ тийм ээ. Боломжтой. Ер нь бол одоо энэ хуульчдын холбооноос тохиолдсон пробоно, хуульчин пробоноч гэдэг юм уу, ийм ажиллагаанд бол одоо прокурорын байгууллага бол ер нь идэвх санаачлагтай ер нь дандаа манлайлж оролцдог байгаа юм. Тэгээд одоо иргэд бол хэрвээ өөрсдийнх нь хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна гэх юм бол тухайн гомдол мэдээлэлээ заавал цагдаагийн байгууллагт гэхгүй прокурорын байгууллагт ирээд гаргаж өгөх юм боломжтой байна. Тэгэхээр энэ удаагийн подкастаараа хоёулаа гомдол мэдээллийг одоо шалгаж шийдвэрлэх хугацааны талаар ярьлаа тийм ээ. Хэдийн үед ч гомдол мэдээллийг бас өгөх боломжтой талаар ярьлаа шүү дээ. Тэгэхээр иргэдийн дунд үүсэж байгаа энэ нөгөө буруу ойлголт тийм хуулийн хугацаанд шалгахгүй байна. Миний гомдол одоо хаана явж байгааг мэддэхгүй байна гэдэг энэ ойлголт бол байдгүй юм байна. Тийм хуулийн хугацаанд шалгаж шийдвэрлэдэг юм байна. Тийм ээ. Төсөөлтөнд та юу гэж хэлмээр байна? Яг одоо түрүүний хэлдэг одоо иргэдийн дунд хэд хэдэн нэг ташаа ойлголт байдаг. Нэгдүгээрт бол одоо миний гаргасан миний хохироод байгаа гомдол мэдээлэл удаашраад байна гэдэг асуудал яригддаг. Гэтэл энэ цаана бол тодорхой мөрдөн шалгах ажиллагаа хийгээд тухайн хэргийн эдрээ төвөгтэй байдлаас нь шалтгаалаад эсвэл тухайн гэмтрийг үйлдэлсэн хүн олон үйлдэлтэй олон хохирогчтой байх юм бол бас тодорхой ажиллагаа хийхээр оног хугацаа хойшлдог ийм зүйл байгаа. Мөн дээрээс нь зарим тохиолдолд иргэд би одоо энэ Баян зүрхийн нэгдүгээр хилцэд энд гомдол гаргаад байхад яагаад одоо өөр газар шалгаад байгаа юм бэ гэдэг асуудал яриад. Гэтэл хуулиараа нөгөө дагна мөрдөн шалгах ажиллагаа бол харайлгээ заагаад өгсөн байна. Тагнуулын байгууллага, авилгатай тэмцэх газар гэдэг чинь. Энэ бүгд бол одоо нөгөө гол учир байгаад байгаа шалтгаан бол таны одоо хохироод байгаа гэмт хэргийг одоо төрөн шуурхаа илрүүлж таны зөрчигдөд байгаа эрхийг сэргээх дээр л ерөнхийдөө оршиж байгаа гэсэн үг юм л да. Тэгээд одоо аль болох иргэд маань энэ гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх энэ ажиллагаанд одоо зөвхөн та өөрөө бас бусад хүн хохироод байгаа бол гомдол мэдээлэл гаргаж тухайн хүний одоо эрх өөрийн болон бус эрх хуулийн ажил сонирхлыг хамгаалж зүйтэй шүү гэж бас иргэдтэй хэлмээр байна. За баярлалаа. Про подкастын 171 дахь дугаарт Баян зүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ариун Түр оролцлоо. Бид гэмтэргийн шинжтэй гомдол мэдээлэл хүлээн авах ажиллагаа за түүнд прокурор хэрхэн хяналт тавьдаг талаар ярилцлаа. Оролцсон баярлалаа ажиллагаа. Подкасттай холбоотой санал хүсэлтэд улсын ерөнхий прокурорын газрын олон нийтийн харилцаа албанд ирүүлээрэй.